За сайн байцгаана уу? Одоо хугацааны дараа уулзч байна. За тэгэхээр өнөөдөр мөнгө төлөвлөлтөй хинт хийнгээ. Бас дараадаа юу болох вэ? Ер нь ойрын үед юу болж байгаа талаар та хэдтэйгээ ярилцъя. За ямар тач ер нь бол би нэг юмыг яг сайн мэдлээ. Одоо энэ хэрэглээний мөнгийг байрны мөнгөөс бусад зардлуудыг бол ер нь бол хэрэглээний хавцанд хийхээргүй. Яагаад гэвэл нөгөө амьдралын хөвшил шал өөр болсон. Тэгээ өмнө нь бол би яг хөө ингээл гараал зохицуулаад ингэх айгүй боломж олцоо байдаг байсан байгаад байгаа хгүй юу. Одоо нөгөө тухайд хүүхдээ харж байсан те гэртээ ингээд байдаг тэгээ төлөвлөх боломжтой те ийм байгаад байсан. Одоо болохоор миний нөгөө өдөр тутмын хуваар өглөө шууд гараал сургалтандаа явал ингээд байгаа учраас яг энэчнээсээ гараад нөгөө чиглэлээ өөрчлөө. Жишээлбэл Unitel гэхэд манай зам дагуу ерөөсөө байхгүй байхгүй. Би тэгээ заавал Unitel орохын тулд шал өөр чиглэл рүү явж иж тэгээд одоо энэ Univision-ийнхаа мөнгийг төлөх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энийг ингээд яалтчгүй онлайнаар төлчөөд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь би тэгээд чухал point нь юу гэж ойлгож авсан бэ гэхлээр би одоо ингээ өөртөө мэдрэгдэж байгаа тэр ингээ шаардлагатай юмнуудаа бас тогтоогоол яваад байгаа. Тэгжиж би одоо нөгөө сураад дижитал одоо хөгжүүлэлт амттай урамтлахын дижитал хөгжүүлэлтийг их гэж би сургалтанд сурж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр за ийм юм хэрэгтэй юм байна. За дижитал нь ийм байвал илүү хялбар байх юм байна. Энэ хуримтлал нь ийм байвал илүү сонирхолтой яг тэрийг ашиглах юм байна гэдэг юм уу те. Тэр юмнуудаа илүү анзаарахад тусалж байгаа гэсэн үг. Тэгэхээр бодит байдал дээр яг нөгөө нэг энийг хөвшүүлж чадахгүй байх юм бол хэрэгцээг болчих жоохгүй тий. Гэхдээ өнөөдөр энэ Univision-ийнхаа мөнгийг юунд хийх вэ гэхээр 30 хоногийн чаленжтай хийнэ. За тэгээд энэ байрны мөнгийг бол шууд төлчөөд яад гэвэл манай сургалтын эсрэг талын зам гараал ерөөсө төрийн банк гэдэг учраас энэ байрныхаа мөнгийг төлөхөд бол ямар ч асуудалгүй. Тэгээ би байрныхаа мөнгийг төлцөн энэ юу байгаа хариулт мөнгө нь энэ байж байна. Тэгэнгүүтээ байрны мөнгө бол хуваарлаад явна. Тэгээ бусдыг хуваарлахгүй. Одоо манай зээлүүдийг болохоор нөхөр маань ингээ бүхэлдээ хариуцаа авч байгаа. Би болохоор бусад энэ моримтлал тэ энэ байрныхаа мөнгийг хариуцаад явж байгаа гэсэн үг. За тэгэхээр тийм байна. Тэгээд одоо болохоор хэдүүлээ 7 сарын. За одоо хуваарлалтаа би 7 сарын номер 2-ыг хийгээгүй тийм ээ. Тэгэхээр 7 сарын номер 2 бол 8 сарын номер 1-2-ыг нийлүүлээд бичлэг болгоно гэсэн үг. Тэгэнгүүт ингээд нийт 4-7 хоногийн мөнгө одоо хуримтлалын мөнгийг хийнэ гэж тооцоод мөнгөө бодно гэсэн үг. За тэгэхээр 8 дугаар сар номер 1. За энэ ч болохоор ингээд тавьсан байгаа мөнгөнөө л болохоор 300 мянган төгрөг л байгаа. Зөвхөн би нөгөө нэг хуримтлалаа хийнэ гэж бодсон учраас тэг хүнс ч бүр ороогүй байгаа. Уул нь хүнсээ оруулчвал маш хэрэгтэй. Гэхдээ энэ удаадаа бол чадсангүй. Тэгээд давхар нөгөө нэг юу явуулаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл манай хоёр хүүхэд ээж дээр байгаа тий. Тэнгүүд би бас ээж маань ингээл нөгөө нэг ажил хийхгүй. Би ээжээ ажил хийх боломж олцоог ингээд бараг хаан байж хүүхдүүдэд харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр чин би ээжтэй бас нөгөө хэрэгцээ шаардлагынх нь мөнгөний нөхөрхтэй энэ хоёрын хооллынх нь тэнцээ идэх хүнсний зүйл шаардлагатай мөнгөний өгнө гэл ингээд иймэрхүү юм байгаад байгаа учраас яг бас нөгөө мөнгө санхүүгийн хувьд одоохондоо ингээд яг нөгөө нэг тогтвортой байж чадахгүй байгаа. Гэхдээ энэ бол зүгээр нөгөө амьдралын яг нөгөө нэг амьдрал гэдэг чинь за яг юм байх хэвээр яагаад ингэхгүй байна гэдэг юм гэж яваад ах юм бол эсрэгээрээ бүр стресстэй дарамт олно. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал яг тэр боломжгүй байгаа учраас энэ 300 ингээд зөвхөн хуваарлалт олон одоо энэ хүүхдийнхээ хадгаламжиндаа л тодорхой хувийг хийнэ гэж ойлгочихвол болно. За тэгээ хүнсээ олоо би тэд боломж олцоороо тэг ингээд аваад ингээд явж байгаа гэсэн үг. За тэгэхээр 300 мянга ямар ч байсан үндсэн хуваарлна гихтэй биш үү? Энэ за нөгөө аяллахын мөнгө гэдэг нэлээд олон мөнгө цуглагдсан байсан шүү дээ. За энэний мөнгөнүүд бас юу орох вэ гэхээр 100 дугтуу болон евро орно. 30 өдрийн чаленж руу орохоор байгаа шүү. Яа тэгэхээр бүр догдлоод байна. Яг л би тэд угаасаа дахиж аялахгүй яг бодит байдал дээр одоо 100 дуусахаас өмнө энэ жил бүр тийм амар онцгой үе гарч манай нөхөр ч гэсэн амар завгүй байгаа. Би ч гэсэндээ ингээд хичээлээс чөлөө авах боломжгүй ийм завгүй үе байгаа. Тэгээд би ч одоо 11 сард төгснө. Тэгэнгүүт тэр болтол ямар тач хичээлдэл маш сайн шамдах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсө амралт гарахгүй учраас энэ мөнгийг бол дахиж хадгалах шаардлагагүйгээр дахиад дараагийн хуримтлал руу шилжүүлэхэд болно гэсэн. За тэгэхээр байрандаа бол ямар тач 75 мянгаыг хуваарлчих. 150-аас. За ингээд энэ байрны үлдсэн мөнгнөөс бас юу байна? 45
буцаагаад байрлал нь хийчихье. 45. Тэгэхээр энэ дээр нэмээд юу шүү? 45 нь байсан гэсэн үг шүү дээ. Манай хоёр хүүхэд айл үжээ миний штрикээр тоглоо хийсэн юм шиг байна уу. Будаа олчихжээ. За энэ ингэн гэсэн үг. 75 биш 45 дээр энэ 45 ногооноор гэсэн үг байсан мөнгө гэсэн үг. Энэ дээр нэмэх нь зүгээр 30,000 нэмчихэд болох юм байна. Тэгэхээр энэ 20,000 ингээ 30,000 нэмчих. За байрны мөнгөө бол ингээ хийж исэн зүг байгаа. Энд чинь яагаад тэгэхээр хариулт мөнгө ирж байгаа учраас тэр хариулт мөнгө чинь дараагийн одоо хуримтлал 100 тогтоондоо хийхэд айгүй гоё ингээ яваад байгаа байхгүй. Тийм учраас энийг ингээ хийсэн зүгээр гэсэн. За ингээ байрнаас өөр юм хийх хэрэггүй болчлоо. За тэнгууд хүнсэндээ ч бас хийхгүй гэсэн. 7 хоногийн хэрэглээнд юу ч хийхгүй. Тэрээ би нүуний 7 хоногийн хэрэглээнд би одоо нөгөө нэг яаралтай ч гэж одоо хоолны дэглэм барьж хөдөлгөөн хийж гэнэ гэж бараг жил ярьлаа. Тэгтэл миний биед юусоо өөрчлөлт олигтой дөрвтойхон шиг өөрчлөлт гарахгүй байгаа байхгүй. Тэгтэл би стил хичээсээр л байгаа. Яагаад вэ гэхээр миний бие угаасаа таргалж болохгүй. Та нар маань мэдэж ш чинь хадаастай жин нэмж болохгүй. Тэгэнгүүт ингээд өөрийнхөө биеийг ингээд тэгсэн би өөртөө бууж өгч болохгүй. Тэгээ ингээд одоо сүүлдээ би кето барьж эхэлсэн. Гэхдээ яг бүр 100% нүүрс усаас хасч чадахгүй байгаа. Нэг үдээс хойштой нэг жоохон нүүрс усныхаа хэмжээ бүр огцом нэлээд багасгасан маа. Гэхдээ бүр багасгаагүй. Тэгээд бассейнд явж гисэн. Бассейн бол үнэхээр гоё байгаа. За тэгээд давхар хөдөлгөөн хийх гээд одоогоор бол яг үндэ чадахгүй. Тэгээд маш ачаалтайгаа учраас нуруу бас амар их өвдөж байгаа. Тэгээд би ч нөгөө нэг хоолоо хэрвээ зохицуулахгүй бол нөгөө бодис солилцооны өөрчлөлтүүд илрээд ингээд байгаа. Тэгээд намайг бас аюул олон дүүнер маань үздэг учраас дүүнер маань багаасаа бие сайн бодож байгаарэ хит их ингээд саагаар чихэр идээд тах юм бол ингээд том болоод би ууланд тэгж амар их чихэр иддэг аагүй л дээ. Тэгтэл бас нөгөө хүүхэд болсон хойно багаасаа тэгэл ингээд тодорхой хэмжээгээр бол мэдээж идчихсэн байж тараа. Тэгээ яг нөгөө нэг тийм ойлголт аваагүй нүүрс ус гэж юу, уураг гэж юу юм те. Тэгээд өөх тос гэж юу юм. Эдгэр чи амин чухал юм. Гэтэ ашигтай нүүрс ус нь аль нь гэдэг ийм мэдлэг мэдээлэл ер нь аль аюу бага байсан юм гэж бодсон. Тэгээд би одоо болохоор хоёр хүүхэдтэй аль болох тэр төрлийн мэдээлэл нөгөөд ирээдүйд эрүүл сарвал яаж өөрийгөө биеэ авч чадах вэ гэдгийг л сайн сургах хэрэгтэй юм байна гэж бол ойлгож байна. Тэгэхээр дүүнерт таас захиж хэлэхэд та хэд маань бас тэр тал дээр айгүй анхааралтай ингээ хоолоо идэхтэй хүртэл за надад аль нь байна гэд бас сонгож харж шалгаж идэж байгаарэ гэж зөвлөмөр байна. Ирээдүйд хөөрхөн чигээрээ баймаар байвал. За хальт хадуурчлаа. За одоо тэгэнгүүт хөвгүүд дээрээ хийн. Хөвгүүд дээрээ нэг 20,000 төгрөг хийчээ дөө. За ариун цэврийн хэрэгсэл дээр мөнгө хийн 20,000 төгрөг. Эрүүл мэнд дээр за нэг 10,000 төгрөг хийчээ дөө. За гэр бүл дээр мөнгө хийхгүй. Гоо сайхан дээр мөнгө хийхгүй. Машин дээр мөнгө хийхгүй. За хурим. За хурим чинь нэг 7 хоног 10,000 төгрөгчөөс 4-7 хоног гэхээр 40,000 төгрөг болно манайхаа. За 52 7 хоног. За 52 7 хоногийнх нэлээд болох байхаа. За харцгаая. За 2 ширхэг баг мөнгө аваад 23 дээр нэмэх нь 37, нэмэх нь 24 дээр нэмэх нь 36. Гэ ингээд нийт 120,000 төгрөг хийх нэ. 120,000 төгрөг. За жин ингээд нийлбэрийн бас бодно шүү. 30,000 төгрөг. За энд 300,000-аас хасхан 30,000 төгрөг. Хасхан ингээд 50,000 төгрөг, хасхан 160,000 төгрөг. Хөөх цаана 60,000 төгрөг болж чинь яана. За тэнгууд аялал дээр бол мөнгө хийхгүй. Аялал энэ жилийнх юу нэгээд дууссан гэж ойлгож болно. Дууссан. Одоо дараад нь хэзээс хойш ч юм те. За нэг 9 сарын дараа 9 сараас эхлээд эсвэл 10 сараас эхлээд ч юм уу жоохон гайг болж байна. За ер нь 1 сараас л эхлэе дөө те. За шинэ жил. Энэ жил нэрээ үнэхээр ачаалттай жил байлаа. За шинэ жил дээр вэ штэ 2 л дүрс бодох юм байна.
2 сард 2 дүрс буддаг учраас. Гэтэ юу лээ түрүүгийн сар дээр будаагүй тий хэдүүлээ. Тэгэхээр 100,000 гэдэг аахгүй юу? 100,000 гэдэг ч юм байна шүү дээ. Ингэнэ. Энд чи хэдэн төгрөг байна? Innovation дээр нэг. За энэ ингээд 50,000 төгрөг байна. Энэ 50,000 төгрөгийн нэгийг будаад тэгэхээр энийг ингэнэ. Байсан мөнгийг би бол ногооноор тэмдэглээд явдгийг та хэд маань мэдчихэж. Тэгэхээр энэ 300,000-аас тусдаа гэсэн үг 50,000 төгрөг. За нэмээд энэ 50,000 төгрөг юм гэсэн үг. Энд ч байгаа 50,000 төгрөгийн хэмжсэн шүү дээ. За энэ 10,000 төгрөгийг хаашаа хийх вэ гэхээр 10,000 төгрөгийг 3 сая төгрөгийнхаа чаленжтай ичт юм лүү? За тэгье. 1 сая төгрөгөө ер нь хурдан цуглуулмаар байгаа. За. За тэгэхээр энийг бас ийшээ тавьчих. За одоо тэгэхээр хэдүүлээ сая энэ мөнгөө хийц учраас шууд ийшээ орчих. За хэрэглээний мөнгө. Энэ нэрээ юугаа ийшээч. Гэтэ энэ бол ингээд дараад нь цаашдаа би бас ийм байна гэсэн үг бол биш. Одоо нүуний сургуулаа ирээд төгсчих юм бол бас тий яаж өөрчлөгдөхийг бол мэдэхгүй. Тэгэхээр бас харж л бай. За энэ хөвгүүд дээр болохоор 20,000 төгрөг хий. Энэ 100,000 төгрөг бол байх болсон. Энэ хөвгүүдийн дансанд бас нэлээд юм хийхээр юм байна. Гэхдээ энэ хөвгүүдийн данснаас биш одоо нөгөө нэг битээр өөрсдийнхөө одоо мөнгөөрөө шууд л одоо юу яагаад байгаа. Шаардлагатай юмнуудыг бол сая нэлээд юм авсан байгаа. Тэгэхээр бол яг энэ данстай хамааралгүйгээр л юмнууд яваад байгаа. Хөвгүүдийн хувьд бол. Гэхдээ энэ бол ингээд явж л ямар тач. Явахгүй бол энэ одоо хэрэглээний мөнгө гэдэр бол жигдэрнэ гэхдээ. Яг одоогоор бол би өөрөө яг нэг ингээд галзуу юм шиг одоо ахгүй өдрөөр. Аюу ачаалттай одоо. Тэгээ байнгын юм байхгүй шүү дээ. За 20,000 төгрөг чинь хэрэг юм байна. За хар өнгийн харандаа мань байхгүй болсон учраас улаан ингээд чирнэл ягаан хоёроор бодно. За ингээд хүүхдийнхаа мөнгийг бодчихлаа. Одоо ариун цэврийн хэрэгсэл дээр 20,000 төгрөг. Нийлээд 27,000 төгрөг. За эрүүл мэнд дээр бүр мөнгөгүй болсон 10,000 төгрөг. За ингээд болж байна. Одоо хуримтлал хамгийн гоё хэсэг маань. За хурим 40,000 төгрөг. 1 2 3 4. За ингээд нийлээ 500,000 төгрөг дансна. 20 30 40 50 60 70 80 90 600 10 20 30 40 640,000 төгрөг. За 52 7 өнөخت 120,000 төгрөг. Яа хамгийн их мөнгө орж байна доо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За ингээд 52 7 300,000 20 30 40 60 70 80 90 100 ингээд 400 10 20 30 40 50 60 70 80
эрс 510 20 30 40 50 556 болж байгаа юм. 556. За 23. За шинэ жил дээр 50,000 төгрөг. 1 2 3 4 5 200 300 20 40 50 60 70 80 410 20 30 430,000 төгрөг. Энэ болов бас ингэмээр байгаа. Энэ одоо шинэ жилийн юугаа болохлээр газ дуусгаж аваад нөгөө нэг энэ балконы юм хийхэд бас хүрэхгүй байх гэж одоо дээрээс нь манайх нөгөө цонхоо янзлуулах хэрэгтэй байгаа. Энэ цонхны хүрээнүүд сая өнгөрсөн үйл бүр амар даарсан бүр ингээд цонхны ирмэгүүд бүр хөлдөөд мөстөөд тэгэхээр тэрийг бүр ингээд газ янзлуулахгүй бол болохгүй байгаа. Тэгэхгүй бол хүүхдүүд даарад бидэд бол айгүй их даарсан. Тэгээ түрүү жил нөө мэдхгүй 10 сард энчэнэ орсон штэ. Тэгэнгүүт өвлжингөө ер нь бол нэлийн даарсан. Өвөл нөгөөдгийг солиулахад хэцүүсэн учраас тэгээ одоо хүүтэрхээс өмнө солиулах хэрэгтэй. Тэгэхээр энийгээ газ дуусгачвал авна. Бүр дуусгаж чадахгүй бол энийгээ юу ачна ингээд. Гэтэ яг дуусгаад авна. Яаж иж байгаа л дуусгана тийм ээ. За одоо тэгэхээр 1 сая төгрөгийн чаленж. Хүш энэ чинь нэрээ би нэг 100 тогтоогоо бас бүхэлдүүлсэн шиг санагдаад байна. Энд чи хавцсан байхгүй тий. 30 өдрийн чаленж биш тий. Нөгөө нэг GS төлөө зардаг бүлгүүгээтэй бууз чинь нэг юм юу өнгөтэй байдаг штэ. Шар өнгөтэй. Тэрэн шиг энэ дээр хийнэ. 1 сая гэж. За ингээд. За энэ юунд зориулагдж байгаа вэ гэхээр өнөөдөр чи хэдэн блэ? 8 сарын 9. 2024 оны 08 сарын 09 сүүлийн хугацаагаа бичихгүй. Энэ дээр юунд яах вэ гэхээр балкон тагт янзлах тэгээд хивс цэвэрлэгч. За энэ хоёрыг аваа. За юутайч 10,000 төгрөгөө. Энэ яга илүү гарчваа бас. Би түрүү шинэ жил дээр яг юугаа хийцээ? 50,000 төгрөг хийчих шүү боллоо. Тэгээд яг тэгсэн байж үлдсэн 50,000 хийх хэрэгтэй юм байна. Дахиад. Үгүй. Тэгээд цаана 10,000 үлдээд байгаа юм уу? Тийш дээ. Юу вэ? Нөгөө 130 өдрийн чаленжны 10,000 үлдээ шүү. За. За энэ 10,000 үлдчихээн. За одоо 30 өдрийн чаленж хамгийн эхлээд бодно. За энэ дээр 30 өдөр дээр бас ганцхан энийг бодохгүй. За энэ бүлгүүгээтэй буузных энэ шарангатай. За. За энэ аялын мөнгөний мөнгийг хэдэн төгрөг байгаа болоо. Би яга энийг бодчихваа. За энэ 5,000 хийцэн гэж бодчих. Йоо бүр толгой. За энэ доторнаас 10,000 орсон шүү дээ. Тэгэхээр энэ 10,000 бодно.
За ингээ 20, 40, 60, 80, 100, 120 байна. За энэ задгаа мөнгнүүдээ бүгдийн 100 төгтөн. За 120 байгаа учраас шүү дээ. Ямар ч тач хамгийн том дүрснүүдээ бодно. 55 чинь хамгийн том заяа. 120-оос хасах нь 55,000. Хасах нь 55. Цаана 65 үлдчихээн гэдэг чинь дахиад нэг 55-ыг дүүргэж болно. Хасах нь 55. Тэгээ 10,000 үлдчихээн. Мөн үү? 255. Яг 120 мөн биз дахиад толох. 20, 40, 60, 80, 90, 100, 110, 120. 55,000-ыг өрчих нь 2. Тэгээ 10,000. За яг болчих. 55,000. Эхний 55,000-ыг будаад дараагийн 55,000-ыг будаад тэгээд 10,000 бодчих. За тэгээ би энэ дүрснүүдээ олохлоор өдөрт тэд нэгэн дүрс гэж ерөөсөө явахгүй. Тухайн үед нөгөө нэг амттай хуримтлалаараа би идэвхжүүлэлтээ сайн хийгээд эсвэл өөр одоо орлого морлогоосоо бодож байгаа. Тухайн өдөрт өндөр цалин үгүй гайгүй боломжтой бол ингээд том дүрснүүдээ буудаад эсвэл 2 дүрс мөрс буудаад тгээ хийгээд явахаар байгаа гэсэн үг шүү манайхаа. За одоо 100 төгтөө. За 100 төгтөөнд дээ штэ. За харцгаая. За эдгээр бүгдээрээ энэ нөгөө нэг хавцсандаа орно. Би одоо нөгөө нэг хавцаа нэг газар л тавьчих шиг боллоо. За яг дараад нь олчих юм бол доторх мөнгөний нийлүүлчихнэ. За ингээд 41, 30, 30, 38, 37-ыг бодчих. 38, 37. За тэгээ энэ мөнгнүүдээ ийш хийнэ. Энэ тогтооны л амар удаан яваад байгаа юм шиг санагдаад байна. Чанаа. $1. Пэм бүр 2 сард эхэлсэн юм шүү дээ. За 37. Ядаж 7 хоногийн хэрэглээнийхаа мөнгийг төсөвлчгөр уул нь ийшээ орох мөнгнүүд аваа хөрхөн болоод байдаг хөө. Тэрийг төсөлөхгүй болохоор ийшээ харин айгүй бага мөнгө ороод байгаа ч. За яах. За энэ 100 төгрөг эдрийг ачиж.